Монголын ард түмний дунд өн эртнээс уламжлагдсан ирсэн наадгай бол шаган харваа. Шаган харваа нь Монгол улсад төдийгүй Монгол улсаас дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудын дунд өргөн их дэлгэрч байгаа үндэсний томоохон спорт юм. 1998 оноос үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтаж ирсэн тус уламжлалт наадгайг ЮНЕСКОгийн хүн төрөлхтний дэлхийн бие тус соёлын өвөг жагсаалтад 2014 онд бүртгүүлж өдгөө 10 дахь жилтэйгээр золгож байна. Энэхүү бахархан түүчээлэх онцгойг хийгээд түүхэн цаг хугацаа Монголын шагаар арваны холбооны Европ дахь нэгдсэн салбар холбоо үүсгэн байгуулагдсны 15 жилийн ойтой давхцаж байгааг тохиолдуулан Франц улсын Рубрук хотод Европын монголчуудын наадам Соён Викториум 2024 шаган харваны тэмцээнийг зохион байгууллаа. Франц улс дахь Монгол улсын элчин сайдын яам Рубрук хотын захиргаа Монголын шагаар арваны холбооны Европ дахь нэгдсэн салбар холбооны тэргүүн энд гэрэл Монгол улсын хүндэт харваа Цэрэнхүү аймгийн гоц мөргөн чин зүрх нарын санаачлагаар хамтран зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааг үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз хүрэлцэн очиж сурвалжилсан юм. Монголын шагаар арваны холбооны Европ дахь нэгдсэн салбарт нийт 12 улсын 500 гаруй арваачид байдаг төдийгүй Соён Викториум 2024-д 8 улсын 100 гаруй арваачид ирэн уухай өргөж цэц мөргнөөс сорьсон юм а. Манай сурвалжлах баг энэ үеэр үндэсний өв соёлоо дээдлэн бахархаж түүчээлэн яваа харваачид шаган харваны зөвтгөлтнүүдтэй уулзаж ярилцсан амжилт ололт амьдралын түүх өв уламжлалын тухай ярилцсанаа үзэгч та бүхэндээ хүргэе. Агаар тэнгэрийн цэцэ цагаан шанхар дэвч ариун салхины сэвшэнд юусэн дог намарч алтан соёмны гад амин зүрхэнд минь дамлаж ардын цэнгэл нутагт минь Монгол наадам эхэллээ. Рубрук одоо манайхаар бол сум гэх юм уу тосхон энэ их түүхтэй газар байгаа. 1254 онд санжаад энэ Уильям де Рубрук гэдэг хүн бол Монголын хаан мөнх хаанд бол өөрийн биеэр очиж одоо Ромын папи загтлыг хөргөж өгсөн ийм түүхтэй газар. Энэ газар маань өнөөдөр Монголын шагаар холбооны Европын нэгдсэн салбар холбоотой хамтран ажиллаж 2 жил тутамд нэг удаа энэ 7 сард тойрмын үйл ажиллагаа Монгол шагаар арваны үйл ажиллагааг зохион байгуулдаг үлээ. За ингээд Соён Викторийн үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе. Та бүхэн сайхан хараа. Бас дэлхийн өнцөг болонд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань хэлийн чандд байгаа монголчууд маань энэ одоо ЮНЕСКОгийн соёлын бие бус төвд бүртгэгдсэн одоо монголчуудын соёлын дархлаа болсон энэ Монгол наадмаа жилээс жил маш өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Тэгэхээр энэ тэмдэглэж байгаа үйл явдлыг бас бид бүхэн өнөөдөр энэ Рубрукийн наадмаас бас харж болж байна. Рубрукийн энэ хотын захиргаа ард иргэд бас ямар сайхан хүлээж авч яаж үлээвэр найрал хөгжимтэй парадтай салюттай бас ингэж монголчуудыг бас хүлээж авч тэмдэглэж байгааг харж болж байна. Би зүгээр бас хүнээс түрүүн яриан дунд сонсч байлаа. Энэ тосгын хотод бас мөнх хааны бас ийм
бага хэмжээний музей байдаг гэж сонссон юм байна. Тийм тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч Очирбат 1996 онд Франц улсад одоо анхны айлчлалыг хийж байхад энэ одоо тосгонд Гийом Брукийн Монголын одоо музейг бас нээжсэн юм сайхан түүх үргэлжлээд өнөөдөр энэ музейг бас энэ орон нутгийн хүмүүс Гийом Брукийн ассоциац нийгэмлэг Ховд аймгийн Булган сумын удирдлагууд дэмжиж хоёр орны бас гадаад хэргийн яамд элчин сайдын яамд бас дэмжсэний үр дүнд бас юм сайхан хөрхөн Монголын бас үзэсгэлэн энэ Францын одоо баруун нутагт бий болоод өв таалхан байнгын нээлттэй ажиллаж байгаад бас үнэхээр баярлж байна. Тэгээд саяхан бас бид нар мөнх хааны бас хөргийг бас энэ музейн гадна хан дээр байрлуулж нээсэн энэ яслыг хийлээ. Бидний бас үйл ажиллагааг Хилийн чандаас Монгол орноос одоо Франц, Испани, Португал, Монако, Андорра гэдэг бидний бас хавсран суудаг орнуудаас байнга одоо дэмжиж яадаг, оролцож яадаг нийт монголчуудаа бүгдээрэнд нь бас баяр наадмын мэнд төргий. Тэгээ бүгдээрээ илгээрээ инх төрлөөрөө төвшин амгалан сайхан наадаарай гэж ерөөё. Монголын шагаар арваны холбооны Европ дахь нэгдсэн салбар холбоо нь нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавь зүтгэлтэн, Баавуугийн лавгсран агсны Европын харваачдад зориулсан шүлгийг нь бичсэн. Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, хөсөгтөн хамтлагийн ахлагч, соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн уран сайхны удирдагч, Дашторжийн ариун болдын аяыг нь төрөвсөн Өнө мөнхийн уухай гэдэг шин сүл дуутай болсныг анх удаага наадамчин олныхоо өмнө их шигдүүллээ. Сүл дууг Баянгор аймгийн Жаргалан цумын өвгөл үндэсний шагаа харваны Монгол улсын хошоо мэргэн, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Улаанбаатар чуулгын дуучин Түмэн Жаргалын Баян Жаргал Монгол улсаас тус наадмыг зорин очиж дуулсан төдийгүй их нутгаасан хол сууга элэгнэгт ахан дүүс, ажлах сумны ахан дүүстэй харваачдаа бэлэг барьлаа. Шимсэн сум хангадбугийн őрлэгэндээ харваач мэргэн эрсэн хаан Чингисийн удмал гинэ харчив гисэн тэнгэр баярлаа гэж усан бос баярлаа Монголын шагаа арваны холбоо нь Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй суманд салбартаагаар ажилладаг төдийгүй Аз, Европ, Америк, Австрали, Африк төвүүдэд энэхүү спортоор хичээллэгч сонирхогч нийт 10,000 гаруй харваач өвлөн тэгштэй болтлон өргөжин тэлээд байгаа. Үндэсний өв соёлоор гоёж, үндэсний дархлаагаа хаанаач орхигдуулахгүй өв соёлоо дээдлэж яваа. Шагаа харваны холбооны Европ дахь нэгдсэн салбараас Монголын шагаа арваны холбооны төлөөлөл тэр дундаа тэргүүндэд ерөнхийлөгч Шаравдөржийн Отхон баярт хүндэтгэл үзүүлэн талархал илэрхийллээ. Энд хүрэлцэн ирсэн эрхэм харваачдаа, дэмжигчдээ мөн одоо энд суугаа бүх одоо Монголын хоёр үдэд өнөөдрийн сайхан удаахан мэндийг хүргэн уухаар өгье. Монгол хүн маань Монголоо санах үнэхээр алс хотын нутагт 10 гаруй жил энэ нутагт суугаа Монголоо санаж байгаа. Монголдо ойрхон байлгах хамгийн сайхан үндэсний өв бүл өнөөдрийн энэ бидний тоглож байгаа энэ шагаа харваа, энэ сайхан уламжлалт, энэ сайхан наадмаа юм аа. Өнөөдрийн энэ наадмыг үнэхээр одоо бэлтгэл хөдөлгөөн зохион байгуулж байгаа Европын холбоо мөн одоо энэ тэмцээнийг ерөнхий ивент тэтгэж байгаа энэ их сэтгэл гаргаж байгаа энэ хүмүүстэй Монголын шагаа арваны холбооны нэрийн өмнөөс Монгол болон дэлхийн өнцөг болон бүрд суугаа шагаа харваачдынхаа нэрийн өмнөөс үнэхээр сайхан баярлалд талархаж байгаагаа илэрхийлж ажилд нь амжилт, амьдралд нь хад жаргал, сайн сайхан бүхнийг урт удаан наслахын сайхан өрөөлийг тэр харваач болгоны өмнөөс өсөг өрөөж уухаар өгье. Энэхүү тойрмыг санаачлан зохион байгуулж байгаа, итгэв зүтгэл гаргаж байгаа нэр бүхий хүмүүст бас хүндэтгэл гардуулахад бэлэн болсон байна. Хүндэтгэлийг уншиж танилцуулъя.
эрхэм хүндэт цэдэн шин цэрэнхүү танд Монгол улсын төдийгүй дэлхийн соёлын үнэт төв болсон шагаан харваагаар идэвхтэй хичээлж баг хамт олноо бүрдүүлэн тогтмол тэмцээн уралдаанд оролцуулж тодорхой амжилтуудыг гаргаж гадаад оронд шагаан харваагаар сурчлан таниулах бүлэгт оруулж байгаа танай хамт олонны хувь нэмрийг үнэлж энэхүү хүндэтгэлийг хадгалуулав. Эвийн тэнгэр ивэж уухан иршиглэн огшоож цэцгийн хэмэр даллаг Монголын шагаан харвааны холбооны ерөнхийлөгч Сэдэв дөржийн Инкбат ерөнхий нарийн бичгийн дарга Адиягийн инх жаргал 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Франц улс Рубрукот гэсэн байна. Ингээд Сэдэв шин цэрэнхүү таныг бас урьж байна. Монголын шагаан харвааны холбооны хүндэтгэлийг гартуулж байна. Хүлээн авна уу? Арчим гисэн тэнгэр баярлаад ухаа хайлгч усан бос баярлаад ухаа хайлгч усан бос баярлаад Бид одоо яг энэ ард харагдаж байгаа дэлхийн хүн төрөлхтний 7 гайхамшигын нэг Францын нийслэл Парис хотод байдаг алдарт Эвлийн санхүүгийн хажууд зогсож байна. За тэгэхээр таны хувьд та хэдийн маань хувьд ер нь энэ соён бэх тойром харвааг 10 жилийн тохиолдуулан зохион байгуулдаг санал сэтэл бас хязээ гарч байна. Энэ талаараа бас эргээд ярил. Энэ тойром гэдэг наадмын санаачлага угнаа 1922 онд гарсан. 2 жилийн өмнө тэгээд ер нь Австрид хийгээд ингээд хүмүүсүүдтэйгээ яриад очиж хийх талбай энтерээ сонгоод их том талбай байсан. Азар харин тэр эдлэн газрын эзэн Монгол хүн байсан. Яриад байж л их тойром хийх гэж байгаа гэдэг шагаачтай ингээ ярьсан. Зүрхээ гэдэг намайг ураад тэгээд уулзах юм байна гэж яриад. Тэгээд үндсэндээ энийг уламжилтай одоо тийм шагаан том харваа жил болгоо хийдэг тийм газар хийя шилжүүлж авъя. Дараагийн хийхийг яах вэ гэж болно гэдэг. Тэгээд анхны санаачлага маань санал нэмэгдээд ингэ шийдэгдсэн юм. За миний хувьд 2006 оноос Монгол Улсын үндэт харваач бүүмэд агсны удирдлагын дор шагаан харуулж эхэлсэн. Тэгээ Европт 2009 онд ирсэн. 9 оноос хойш өнөөдрийн хүртэл шагаан харуулж байна. Европын шагаан харвааны хөгжил гэх юм бол 2009 оноос үүдээ. 2009 онд анхны тэмцээнийг анхны Европт шагаан холбоо нэртэйгээр Монгол Улсын Гарамгай мөргэн Баатарот, Улсын мөргэн Чөлтөнбаяр, Яруу наригч Асан, Сэрэнгийн бэлэг сайхан гэсэн 3 хүн Бэлэг улсад анх үүсгэн байгуулад анхны тэмцээнийг хийсэн байна. Миний хувьд тэр тэмцээнд орж чадаагүй. Тэр тэмцээнээс хойш одоо баг бүх тэмцээнд л гар уяа оролцож байгаа. 2017 оноос Монголын шагаан харвааныхаа холбоотой хамтарч ажиллах зүйтэй гэсэн үднээс эсэг нөхдийн хамт ярилцаад Монголын шагаан харвааны тухайн удирдлагуудад Монголын шагаан харвааны Европ дахь нэгдсэн салбар холбоо болёо гэсэн хүсэлтийг тавиад тэгээ 17 онд нөгөөдөх маань биелээд 17 оны 9 сард Чехад анх дахь тэмцээн хийгээд анхны Европын аваргыг Францын Шатуугу хотод 2017 оны 11 сарын 4-5-ны өдрүүдэд Монголын шагаан харвааны тэргүүнд ерөнхийлөгч Инкбат, Өдөрмөж дархан мөргөн Ямаарнс, Төвшинбаяр, Эрдэнэбаатар ерөнхий шүүгч Гиндэнбэл гэсэн хүмүүс бас Монголоос анхны тэмцээнийг хийж байлаа. Үндэсний өв соёлын дээдлэгч шагаан зүтгэлтнүүдийн хөдөлмөр чин сэтгэлийн үр дүн зохион байгуулагдаж байгаа соён бэх тойром 2024-т Австри, Бэлэг, Их Британи, Испани, Ирланд, Унгар, Чех, Швед, Швейцар, Франц улсуудад ажиллаж амьдарч байгаа харваачид хүрэлцэн ирсэн. Тэдний зарим нь Монгол улсад байхдаа үндэсний шагаан харвааны спортоор хичээлж эхэлсэн бол харин заримынхын тухайд Европ төвд ирсэн хойноо сонирхон хичээлжээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэй харваачид өсвөрийн харваачдын тоо нэмэгдэж илүүтэй сонирхох болсон тухай хэлж байлаа.
За их тойрмын үйл ажиллагааг анх санаачлах болсон шалтгаан нь бол ерөөсөө Монгол шагаан арваны энэ уламжлалт хэлбэрийг бид нар орчин цагт бас давхар авч явах ёстой. Урд цагт байсан уламжлалт хэлбэрийг орчин цагт бид нар ингээд цааш нь залуучуудад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, таниулах зорилготой. Адаа ялангуяа энэ гадаад тарж байгаа сурч байгаа арвачт маань бол тэр уламжлалт хэлбэрийг төдийлөн сайн мэддэггүй учраас энийгээ бид нар бас нэг тэнцвэртэй хадгалж авч явахын тулд нэг тойрмын үйл ажиллагааг энэ жилээс анх санаас зохион байгуулж байгаа. Таны хувьд одоо удам дамжсаар бааш аавч бас одоо сайхан харавдаг юм хараваач байсан. Тэгэхээр шагаан арваны нэг онцлог бол ааваас хүүд, хүүгээс хүүд гэж өвлөн уламжлагдаж явж байгаараа онцлогтой байх шиг. Өнөөдөр ч гэсэн энэ багуудыг харж байхад бас аавтайгаа хамт харавж байгаа нэг Еврогийн мөнгөтөр мөргөний отхон болдож гэдэг юм уу тийм ээ. За мөн одоо энэ Испанс ирж байгаа багаас аав хүүгээд олон хараваачуд байх шиг байна л та. Аливаа хүний нөгөө техник өссөн орчин тий суур хүмүүжил гэдэг бол тэр хүний цаашдын амьдралд бол маш их том орон зайг эзэлдэг. Үүний адилаар бол миний аав бол би бол мэдээ орох цагаас л аавынхаа сумд өгөөж Сум шидэж анх 80 оны ихэнх үеэс шагаа гэдэг энэ сайхан тоглоомтой амьдралаа холбож ирсэн. Тэгээд явж гарын дэл 40 жил шагаа гэдэг сайхан наадгатай холбогдоод явж байна. За Франц улсын Рубрик хотноос хүрж байгаа удаагийн соён бэх тойром харваа ном тарваны төрөлд Бэлэг улсаас 4 баг оролцож байгаа юм байна. Хамгийн одоо өргөн бүрэлдэхүүнтэй бараг 50% нь Бэлэг улсаас оролцож байна. Та бас баг харваачдын талаар мөн одоо ном тарваны хөгжлийн талаар бас ярил. Эрхэм мөндөд Монгол түмэн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа түмэн олон ард түмэн минь ээ сайхан зогсож байна өө. За бид бүхэн маань энэ Францын Рубрик хотод энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монголын үндэсний их наадам. Энэ жилийн онцлог нь бол соён бэх тойром Франц 2024 гэсэн энэ Монголын үндэсний өв шингэсэн сайхан тэмцээн наадамдаа намын ногоон дивизэнд нь сайхан сум тавьж, мэрэг сольж, маргааш бүх барилд нь ийм сайхан өргөн дэлгэр наадам болох гэж байна. Бид Бельгийн хаан тулсаас Монголын шагаан ном тарваны мэрэгд салбар зөвлөлийн хамт олон төлөө ирчээд байж байна. Бид бол 2022 онд шагаан салбар зөвлөөн байгуулж, 4 баг байгуулж, ингээд милми, онч, очор чандман эрдэнэ гэсэн багуудтай багийн дарга нар маань бүгд энд байна. Багууд маань байна. 4 багтай хамт олон энэ тэмцээнд хүрэлцэн ирээд байна. За малчин телевизийн сурвалжлах баг Швейцар улсын Жемстер багийнхантай бас уулзуулж байна. За хамгийн гол сүрийн Ганбаатар ахын хувьд бас багийнхныгаа товч танилцуулв. Сайхан зогсож байна уу та? Сайхан зогсож байна. Швейцарын холбооны улсын Жемстер спорт клуб үүсгэн байгуулагдаад энэ жил 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтмол сайхан явуулж байна. За багийн одоо улсын том золт манай Эрдэнэ нот байгаа. Булган аймгийн сайхан сум ертвээсээ олон сайхан алдартай харваачид төрсэн. Монгол улсын уламж дарах мэрэг олон түмнээ маяг хэмээн алдарсан. Лүндэнгийн төвшин жаргал мэрэгэн байна. Замун ганц сөх мэрэг ингээд олон сайхан мэрэгчүүл төрсэн. Ийм нутаг. Тэгээд энэ жилийн хувьд бас төр төмний их зингэл улсын баяр наадам хэдхэн хоногийн өмнө боллоо. Мөн одоо маш олон сумдын бас 100 жилийн тохиож авсан. Сайхан сумын бас 100 жилийн энэ жил тохиож байгаа гэж ойлгож байгаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Швейцарын холбооны Жемстер клубын тамирчдаас одоо мэдчилж байна. За энэ жил манай Булган аймгийн сайхан сумын одоо түүх 100 жилийн өв болж байгаа. Энэ 100 жилийн өвөг тохиолдуулаад би Булган аймгийнхаа сайхан сум суугаа нийт ард иргэдтэй Швейцар улсаас 100 жилийн одоо мэнд хүргэж байна. Та бүхэн сайхан наадаарай. За багийн ахлагчаас тодруулахад энэ баг байгуулагдаад хэр удаж байна. Бас Жемстер клуб гэж ярьж байгаа шүү. Нэлээд онцлогтой. Тэгээд систем буюу энэ спортын одоо баг тамирчдын системд байгаа учраас бас бэлтгэл сургалтын хувьд ч гэсэн зохион байгуулалтын хувьд ч гэсэн илүү амжилт нөлөөлж байна. Бас багийн танилцуул өөрийгөө танилцуулвал тийм ээ. Анх 2010 онд анх үүсгэн байгуулагжилаа. Анхны модоо хийгээд нэг гуруула үйл ажиллагаа эхэлжсэн бол одоо ингээд энэ тэмцээнд ихэд 2 багтай өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцож байна. Ер нь одоо анхлан бол ер нь өвдөө их Монголынхаа үндэсний спортыг сурталчлах зорилгоор анх энэ Тэргүүн Ганбаатар аймгийн гоц мэрэгэнтэй нийлж анх үүсгэн байгуулж илээ. Ингээ байнгын үйл ажиллагаатай 40 хүний бүрэлдэхүүнтэй тасралтгүй тий. Сар болгон бид нэр чансаа тогтоох тэмцээн явуулж байна. Дотроо
Тэгээд Европ төв зохиогч байгаа бүх тэмцээн уралдаанд баг хамт олнороо оролцож байна. Ер нь бол байнгын бэлтгэлтэй. Багийн бас дараагийн улсын султан Батцүрэг мөргөн байна. За одоо нөгөө сайн хүний үр сүйтгэхийн унаг гэж орчин цагийн Монголын шагаар нь одоо ч ихсэн яригдж байгаа алдартай харваач Завхан аймгийн Төдөвтэй сумын уугуул. За шагаа харавж исэн гол нэр дээрс нь голчлон тоглож исэн гүл нийслэлийн Багнуур дүүрэг. За ажиллаж амьдарч исэн гэвэл одоо Дорногов аймаг гэл одоо олон газараас харавж тоглож исэн манай Бачлуун багш гэж алдартай харваач байлаа. Мэдээж одоо удам байхас худраар яах вэ гэдэг шиг бага наснаас аав харваад эхэлсэн ингээл шагаа харваанд сонирхож байсан баг. Гэхдээ одоо таны хувьд сүүлийн жилүүд нэлээд идэвхтэй бас орж штэ тийм ээ. Аав минь үлэмж дарах спортын мастер ийм хүн байсны хувьд одоо алдар цуун хаач явсан бидэнд ингээд сонсогдож бахархуу штэ сайхан байдгаа. Тэгээ нөгөө би шагаа харваа оролдоно анх харваж юу яасан гэх хувьд бол сумын зөөж угаад ганц нэг нэсэлсаар угаал нэг зурхайтай хөрөгдөг болол. Тэгэл нэг үндсэндээ Багнуур дүүргийн Ц Батбаяр ахлагчтай баг дээр Замени маркарын улсын аваргаас мөнгө медаль авч тэр хоогийн дэд мэрэгэн цол хүртэж байсан. Тэгээ Монголд бол нэг тэмцээн уралдаанд орж байсангүй нэг ганцхан нэг Хэнтэн аймгийн Жаргалтгаан сумд нэг хувийн цоонд хүрэл аваал. Тэгэл Европт 12 онд ирснээс хойш идэвхтэй энэ шагаар 13 онд болол тэгэл ерөнхийдөө GM-стар клубээр идэвхтэй харуулж эхэлсэнтэй. Би Дундгойн Эрдэнэ талаас сум хараад хараач одоо Швейцарын багт тоглодог хараач байна. Тэгээд Швейцарын Албаны улсын GM-стар клуб тоглоод одоо 5 жил ирээдүйд тоглож байна. Би Говьлтан аймгийн Төвөрг сумын уугуул хүн. Одоо Европт 2010 онд ирсэн. Монголд шагаа харуулж ирсэнгүй. Энэ төр одоо мэдхгүй л явж ирсэн. Тэгээ одоо 2016 оноос эхэлж шагаа сонирхоод шагаанд орж одоо өдий хүртэл одоо шагаа тоглож. Сурч жилийн ондоо сурах гэж дээ. Европын нэгдсэн салбар холбооны харьяа Швейцарын холбооны улсын салбар зүйл маань үүсэн байгуулагдаад 12 дахь жилийнхаа нөрийг үзэж байна. Энэ хугацаанд нэг 30 гараад харваачтай тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ Европын календарьчсан төлөвлөгөөний дагуух 6 тэмцээнд жил бүрхэн бид нар амжилттай сайхан оролцож байгаа. Тэгээд Монголын үс соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа нийт харваачтай оноо нэргэн уухай цэл байх болтугай гэж хүсье өрөөё. Европ дахь нэгдсэн салбар холбоонд Ном Тарваны салбар холбоо бий болоод чамгийн хугацаатай золгожээ. Чавхуулан хавчаахан харваа хэмээн гэдэг байсан ч одоо Ном Тарва гэж нэрлэгдэж байгаа төдийгүй энэ төрлөөр эмэгтэйчүүд төлхөө харуулж байгаа юм байна. Миний хувьд бол 2020 оноос анх тоглож эхэлсэн. Яг энэ одоо дийнч хотойсон энэ наадмаас эхэлж анхны гарагаа эхэлж тоглож исэн. Тэр наадамд одоо 20 оны одоо энэ наадмаас хүрэл медаль эзэн болж исэн. Үнэхээр манай хамт олон бол одоо өнөөдрийн хэмжээнд Австри улсад одоо 5 багийн бүрэлдэхүүнтэй одоо нийт 21 өмнө бүрэлдэхүүнтэй одоо ингээд одоо хөгжөөд сайхан өнөр утган айл болоод явж байгаа баяртай байгаа. Тэгээд баг хамт олноороо 22 онд маш их амжилттай явсан. Тэгээ нэг алт 3 мөнгө нэг хүрэлтэйгээр тэгээд Европын шилдэг байгаар шалгарч илаа. Монгол улстай харьцуулаад харах юм бол тойром харваач шалгаагүй, тэмцээн шалгаагүй. Монгол улсад бол эрэгчүүд буюу эрэгтэйчүүд маш их хичээлдэг. За Ном Тарваагаар бол одоо ахмадууд мөнхөд цөөхөн төлөөл байдаг. Гэтэл энэ одоо Европт тэр дундаа энэ рубрик хотод зохион байгуулагдж байгаа их тойромд бол эмэгтэй харваачид бас их оролцож байгаа онцлог байна л да. Нэг хэсэг маань шагаа харваа маань бас үндсэндээ эмэгтэйчүүдийг харуулахгүй байна, харвах хориотой гэдээ бас янз бүрийн мэдээлэл явуулаа шүү дээ. Одоо бол энэ чинь эсэргээрээ та бүхэн бас бодит жишээ болоод бүгдээрээ бас сайхан харваад одоо нэг гендерийн ялгаагүй буюу бүгд бас эрэгтэй оролцоотой орж ингэж харж байна л да. Миний хувьд бол үүнийг би яг нүдэрээ бас үзлээ л дээ. 2022 оны бас зуны Монгол улсын тойром харваанд оролцсон Чончин богдод болж илаа. Тэнд одоо Монгол улсын 300-аад харваач, Ном Тарваачид одоо оролцсон. Тэгээд
одоо 8 настаас ахгуулаад бараг 80 настай 90 настай хөгжүүл маань бүрөөсөө ямар ч нүдийн шил байхгүй. Тэгээд бүр хараагүй үнэхээр хурц гайхалтай байсан. Тэгээд бид нарыг Европын холбооны нэг баг тэнд очиж бас хамтарч тоглосон байгаа. Тэгээд бид нарыг бараг нөгөө 80 настай 90 настай хөгжүүл маань бид нарыг цэцэрлэгийн хүүхдүүд гэдэг ингээд бид нарыг те Европоос энэ цэцэрлэгийн хүүхдүүд яах гэдэг нь та нар гээл те. Тэгээд бид нар чинь бүр дүүжин онч бид нар бас ингээд өөрсдөө бас гайхуулж байсан Европын холбоо. Өнөөдөр бас Европын холбооны шилдэг баг маань бас өнөөдөр сая өнгөрсөн 7 хоногт бас оролцоод ирлээ шүү дээ. Монгол улсынхаа бас тойром харванд оролцоод 2 дахь удаага оролцоод ингээд Европын багт оролцоод ирлээ. Үнэхээр өнөртгөн бас Европын холбоонд өргөжж байна, тэлж байна. За би Цэдүү Ариун Шир байна. Манай бол Аршгүй мэргэн Мунго аймгийн. Тэгээ би жилэл болж байна харваад. Номт харваны юунд ороод одоо жилийн ханурыг үзэж байна. Энэ харванд орсон одоо. Гэр бүлийн хамт баяртай байдаг. За миний нэр Цэнцэрэнгийн Оюнтя, би Дорногов аймгийн Харьяат. Тэгээд энд ирээд одоо Номт харваагаар одоо харуулж эхэлж байна да. Тэгээд ийм спортыг сонирхож одоо энэ спортод дурлаж одоо энэ спортоор хичээлж байгаадаа бас их баяртай. Тэгээд сонирхсан олон одоо хүмүүстэй найз нөхөд болж одоо үнэхээр их баяртай байна. За та бүхэнд бас энэ 10 жилийн 2 тэгшээ тохиосон тойром харваа буюу энэ тойром харваанд нас амжилт төсөө мэдээж одоо том зорилготой ирсэн Европтой мод одоо шилдэг Номт харвааны багуудын нэг учраас дэшин тоглоно гэж харж байна. Бүгдэнд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Соён бих тойром харваанд Испани улсаас ирж оролцож байгаа энэ баг харваачдаар ирсэн байна. За Монгол улсын гарамгай мэргэн энх бол тахад бас хажууд суусан байна. Сайхан цус сайхан наадж байна уу? За тэг соён бих тойромдоо ирээд сайхан байна. Би одоо энэ шагаанд орсондоо их баярлж явдгийг. Одоо шагаа харваагаагүй энэ сайхан спортог энэ уламжлалт тоглоомороо тоглоогүй ли одоо бид яах вэ? Тэгээд би чинь ажлын зав чөлөөгөр энэ нэттэйгээ тоглоод энээсээ л нэг сайхан тайвшрал ихгүй юм авдаг штеп. Намайг Эрдэнэ гэдэг. Захын аймгийн Тосон зэнгэлзэн угуул. Тэгээд шагаа харваагаар хичээллээд нэг 4 жил болж байна. За би Булган аймгийн Сайхан сумын угуул Шүрэн Эрдэнэ нот гэж залуу байгаа. За би анх өнгөрсөн жил Швейцарын холбооны улсад ирсэн. Тэгээд Швейцар улсад ажиллаж амьдарч байгаад за Испани улсад ирээд за тэгээд одоо энх бол гэж хахтаарэ. Анх бол Швейцар улсад ирээд сурсан. Ерөнхийдөө жил гарангийн өмнө. Тий. Одоо нэг жил арай өргөтэй өгөөл сураал явж байна. Би Сэлэнг аймгийн Мандал сум хараад Төмөрсгийн Чинбаатар байна. Сэлэнг аймаг эрт үеэс олон сайхан харваачид алдартай харваачид төрсөн. Өнөөдөр ч гэсэн залгамж халаан үргэлжлээд явж байна. Би буруу санаагүй Сэлэнг аймгийн бас Мандал сумын ой тохиож байгаа санагдаж байна. Тий. Манай Сэлэнг аймгийн Мандал сумын түүхт 100 жил яваад тохиож байгаа. Тэгээ энэ зөвшөөрлөг ашиглаад Мандал сумынхаа бүх ард иргэдээ ай баярын мэнд хүргье. Тий, тэр кап гэдэг утгач тэгэл одоо эндээс л юу яаж та одоо онж байгаа өөрөө хаяа нэг онохороо баярлалаа одоо тийм л байна. Одоо тэгээд сүүлийн үед болоо тэгэл манай эхнэр ч хүртэл тэгэл их л бас намайг чинь тэгэл дэмждэг болоод байгаа. Европын улсуудад зохион байгуулагдаж байгаа шагаа харвааны бүх тэмцээн наадмуудыг сурвалжлан хөргөж түүх болгон үлдээж яваа. Эрхэм зүтгэлтэн болвол Баяраагийн Батбаяр юм. Тэрээр 2009 оноос хойш үндэсний өв уламжлалын дээдлэн дүгэн дэлгэрүүлэх хөөсөд хувь нэмрээ оруулж байгаа. 3 өдрийн баяр наадмын тойрон сурвалжлан завгүй ажиллаж байсан түнтэй манай уран бүтээлчид хэсэгхэн хором хөрөлдөж сэтгэгдлийг нь сонссон юм. За үзэгч та бүхнийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Европ дахь сурвалжлагч тийм ээ. Батбаяр ахтайгаа уулзуулж байна. Сайхан цус сайхан наадж байна уу та? Сайхан наадж байна. Энэ жил одоо маш сайхан олон наадам болж байна. Тэгээ ингээд 5 сард Европын аврах шалгуур бол үндэсний бүхэн тэмцээн 6 сарын 29-нд Бельги, Нидерланд, Люксембург улсуудын одоо баяр наадам. За тэгээ өнөөдөр энэ тийм ээ соён бих тойрон болж тийм ээ. Маш их архив одоо гол архивын таал болох гэдэг юм л да. Шагааны одоо маш олон түүх архив байна. Ер нь одоо бараг хэчнээн терабайт ч гэдэг тийм ээ. Эхнээс нь би ингээд одоо альбом анхны 2009 оны Бельгийн тойром, шагаан тойрмын анхны одоо юугаа хийх гээд
өрөөд бэлтчихсэн байна шин альбом ихтэй. Үндсэндээ сүүлийн 10-аас 15 жилийн архив бол одоо тань дээр л гол төвлөрж байна л да. Тэгэхээр зураг бичлэг бүх юм тийм ээ. Энэгээрээ бас одоо уран бүтээл гэдэг юм уу, цомог, альбомнууд бас хийгдэж эхэлж байгаа юм байна шүү дээ. Тэгээ ер нь ингээл би тэгж боддог. За эхний ингээл 2009 оны анхны юу тэгээ дараа нь одоо ингээд тэр их Атил хааны цэргийн өндөрлөг дээр бас манай Европын аврагч бас болдгийг энд болдог ингээл энэ болгоноор л нэг наадмаар л нэг альбом хийх гэдэг ш. Нэг одоо би шиг нэг дор гээд нэг юун дээр үндсэндээ мянгад зураг л авдээ. За энэ 3 өдөр болсон бол бараг 3500 болсон байх. Тэгээ тэрнээс шигшиж ингэж байгаа л хамгийн түрүүнд өөрийнхөө YouTube дээр биш YouTube биш Facebook дээр тавьдгийг. Тэ. Ер нь бол одоо монголчуудын маань хувьд энэ их нутгаас хоол хэлийн чандад байгаа монголчууд маань тийм ээ хамгийн их омогшиж бахархаж байгаа энэ зүйл нь өөрөө энэ үндэсний спорт, үндэсний өв соёлууд байх шиг байна. Дээрээс нь энэгээр л одоо огшиж омогшиж сайхан наадаж явах шиг байна шүү дээ. За тэгээд одоо намайг бас тэнд дуудаад тийшээ нэг зураг түүхэн үлдээх болгоом байлаа тий. Баярлалаа. Тий. За түрээ штэ. Монголын шагаар хууны холбоо бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний спортын төрийн бус байгууллага. Гэтэл Европ, Аз, Америк, Австрали олон төвд салбар холбоод үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэ жилийн хувьд ЮНЕСКОд бүртгэгдсэний 10 жилийн ой тохиохоос гадна Европ дахь Монголын шагаар хууны холбооны Европ дахь нэгдсэн салбар холбооны 10 жилгээд хоёр бас юм тэгшөө тохиолсон ийм онцлогтой жил болж байгаа шиг. Эннийхээ хүрээнд энэ дэлхийн бие тус соёлын өв бүртгэгдсэн гэж соён бэх төрийн хүмүүс анх удаага нэлээ өргөн дэлгэр. Яг гадаадын оронд явж байгаа гэдэг агуулгаараа 10 хэдэн баг гэдэг бол бас нэг сумын наадмын хэмжээний хараа болж штэ тойрмын хувьд бол тийм ээ. Сайхан олон болно гэдэг сайхан. Олол болохын хажуугаар нөгөө өв соёл маань одоо бас хажуудах талаас нь холбоо заавал одоо анхаарч ажиллах үүрэгтэй. Алдагдуулахгүй тэр одоо онгон дагсан гэдэг шиг тийм ээ. Одоо яг зүгээр бид эмэгтэй хүн буудлаа барьлаа холбоо бол нэг дург үүсдэггүй. Яагаад өнөөдөр эмэгтэй хүн шагаан буу бариад ингээд тоглоод байна вэ гэдэг нь нөгөө л нэг төрөүний ярьдаг. Одоо энэ буу барьж байгаа улсууд чинь бүр залуу улсуудаар буудуулъя гэдэг ийм тавиад байгаа шүү дээ. Насны хувьд тийм ээ. Насны хувьд тий. Тэгэхээр эмэгтэй 55, эрэгтэй 60 гэх тийм ээ. Тэгэхээр зүгээр бид бол өнөөдөр эднээс тустай холбоо гарсан та нар тэр хуулиан бариад өөрийнхөө зохиосон тоглоомынхоо дүрмийг бариад тэргээрээ явбал яваа. Бусдаар одоо залуучууд залуу улсуудаа харуулъя, залуу одоо эрэгтэй эмэгтэйгүү залуу харуулъя гэдэг ийм бодож байгаа бол та нар энэ манай энэ одоо өвөөс жоохон хөндийрүүлээ. Одоо тэр ажлага арав зурхаа биднээс одоо тэрэн дээрээ тоглоулгүй та нарыг одоо тэр одоо нөгөө оноо моно гардаг юмнууд байгаа шүү дээ. Одоо энийг шагааны буу бол одоо энэ фэйсбүүк энэ юу твиттер бүхэл юмар гардаг шүү дээ. Буудаал ингээл тэгэхээр тэр зарчим руугаа хэвийгээд бидний нөгөө өвлж авч өгч байсан юм маань хэд хазаагаад тэгэл энэ эрэгтэй залуучууд ороод ирэх юм бол тэгэл амархан сүулдэ залуучууд энэ рүү орно шүү дээ. Шагаа за хүрэхгүй нэг 2 сум тавиад хүрэхгүй энэ гоё юм байна гэд. Энэ нь нөгөө нэг өв соёл маань гажуудад альчгүй болох энийг альчгүй болохгүй тулд л энэ улсуудтай одоо та нар одоо ингэж тоглоорой. Энэ өв соёлыг хайрлаарай гэдэг энийг л би бас захиж хэлэх гэж бүр зориуд ирсэн. Монголын үндэсний малчин телевизийн сурвалжлах баг дараагийн багтайгаа уулзаж байна. За энэ баг бол одоо Франц улсын Чанбон уг байгаа. Монгол улсын үлэмж дарах мэрэгэн спортын мастер Еврогийн мөнхтөр мэрэгэн гэж одоо Монголын шагаар хууны салдартаа сайхан том солтой юм харваачтай баг байна. Сайхан зусч гэнэ үү? Сайхан наадж гэнэ үү та? Сайхан наацгаж байна. Сайхан наадж. Таны хувьд одоо үндэсний шагаар хууны спортоор хичээлээд хэдэн жил болж байна уу? За би шагаар хуугаар 88 он цэргээс салгаж ирэл харсан да. Тэгэл тэрнээс хойш Монголын шагаар харвааны ерөөс нэг онцлог бол одоо ааваас хүүд, хүүгээс хүүд гэж өв уламжлагдан дамжин харагддаг. Таны хувьд одоо бас гэр бүлээр 2 хүн бас амжилттай харваа. За нэг нь баг ахлаад, нэг нь одоо хамт нэг багт харваад явж явах шиг байна шүү дээ. Тий, том хүү Швейцарын багийн ахлагч харуулж байна. Баг хүү нэг баг багт харваад явж байна.
Эргээд түүх өгөх юм бол одоогоос одоо бараг 20 жилийн өмнө 22 жилийн өмнө гэж хэлэх юм да. 2002 оны Монгол төрийн баяр наадамд Еврогийн мөнх төр ахлагчтай Уурхайчин баг гэж Хэнтэн аймгаас анхны төрөг хүртэж ялаа да. Тэ. Борон дөрийн баг. Тэ Монгол Орос байт нэглэлийн Уурхайчин баг гэж тоглолцлоо тэ. Оюнбаатар гэдэг уламжлалт архан мэргэн байна. Хоёр амраа, Бадамсүрэнгийн заяат, Базрын Хатанбаатар, Еврогийн мөнх төрөл одоогийн дандаа уламжлалт архицуул байна л да. Тэ. Хэнтийг борон дөрөөс болохоор Амар жаргал, Амарбаатар тэгээд Оюнбаатар гэдэг надтай ингээ 4 уламжлалт архан төрсөн. Дархан мэргэн Сэргэлэнбаатар гэж байдаг. Тэгэл Гарамгай мэргэн Төвшинбаатар, инх төвшингээд хошоо мэргэн, тэгэл дэд мэргэн улсын мэргэн 3-4 залуучууд Амгаланбаатар, Нямбат дандаа Уурхайчин. Тэ Уурхайчингаас л анх гарч ирсэн. За манай багийн гишүүдийн хувьд өөрсдөө танилцвал уугуул нутаг хойвол хаанхайхан дандаа аймгийн гоц мөргэн золтой харваачд байна тийм ээ? Тийм ээ. За би Сэлэн аймгийн Сайхан сумын харваач Жатанбаа гэж хүн байна. Одоо Францад амьдардаг. Энэ бас хэдэн жил амьдарч? Францад 2008-9 оноос хойш 15 жил амьдарч байна. Үндэсний шагаан харваа спортоор ер нь Монгол улсад байхдаа хичээлж байв уу? Ер нь эсвэл Франц улсад ирээд ирсэн цагаас хойш гэдэг юм энэ хичээлж байв. Тийм Францад ирээд 2017 оноос хойш ингээ шагаан спортоор хичээлж байна да. Миний төрсөн ах Монгол улсын Гарамгай мэргэн гэж хүн гал бадрах гэж хүн байдаг. 2011 оны улсын их баяр наадамд төрүүлж исэн. Тийм үг байдаг. За таны хувьд өөрийгөө танилцуулахгүй сайхан наадж байна. Сайхан наадж байна. За би Гойсүмрэн аймгийн Сүмэр сумын харьяат гүнлэгийн тогтгоо ир гэж хүн байна. Одоо Францад амьдраад 14 жил болж байна. За Отхон болдын хувьд одоо Афтага харавж байна. Монгол улсын аваргад би буруу санаагүй өсвөр тутаа 6 төрүүлсэн санагдаж яхаа. Франц улсад ирээд хэдэн жил болж байна. Ер нь багасаа хичээлс одоо ч ихсэн харавж байна да. Тэгтийн. Би болохоор Энтигийн борон дээр төрсөн. Тэгээд өсвөр 6-5 төрүүлсэн. Багаар нэг төрүүлсэн гэдгийг. Тэгээ 6. За таны хувьд өөрийгөө танилцуулахгүй сайхан наадж байна. Уугуул нутаг хойвол аль нутгийн хүн байгаад байна? За сайхан наадж байна. Би Уугуул нутаг гэвэл Өмнөгой аймгийн Хамбог сумын харьяат Франц улсад амьдардаг одоо 15 жил амьдарч байна. Тэгээ үндэсний шагаан спортоор 2017 оноос хойш хичээллээд тэгэл явж байна да. Үндэсний шагаан спортын онцлог гэх юм бол яг энэ спортоор хичээлсний үр дүн гэх юм бол яг хүнийг их миний бодлоор бол их хүлээцтэй л болгож байгаа юм да. Ер нь тийм. Энэ ташрамд Соён Викторийн харвааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын шагаан харвааны холбооны Европ дахь нэгдсэн салбар холбоо, ерөнхий ивент тэтгэгчээр Өвөрхангай аймгийн Зүүн Баян улаан сумын уугуул, үндэсний шагаан харвааны Монгол улсын хүндэт харваач, Цэрэнхүү сангийн тэргүүн, Соён шагаан харвааны болон Номт харвааны багийн утагч Ис Сэдэнгийн Цэрэнхүү. Тойром харваан зориулан хувиасан иж бүрэн 3 монгол байхаар байсан Монголын шагаан харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол улсын уламжлалт архан мэргэн спортын мастер Шарав Дөржийн Отхон баяр, хамтран зохион байгуулсан Франц улс дахь Монгол улсын элчин сайдын яам, Рубрик хотын захиргаа, Монголын шагаан харвааны холбооны Франц салбар зөвлөл, Биемдэ рубрик төрийн бүс байгууллага, Үүрдийн Монгол төрийн бүс байгууллага, Европ дахь шагаан болон шагаан Номт харвааны холбоо, салбар зөвлөлүүд, нийт шагаан харваачлалын хандив сэтгэл зүтгэлийн дэмжлэгтэйгээр амжилттай сайхан зохион байгуулагдаж байгааг хэлхэн зүйтэй. Энэ цаг мөчид таа гэдэг бас Австри улсаас орж ирсэн Соён багтаа уулзуулж байна. За багийн ахлагч Цэрэнхүү ахаас бас эхний асуултыг асууя. Бага хизээ бүрдүүлв. Ерөнхийдөө одоогоор бас ямархуу амжилтыг үзүүлээд байна. За Соён баг хорооны Соён баг бол байгуулагдаа 2-3 жил болж байна. Ерөөс удаагүй тэгээ анхны тэмцээн нэг сумын тэмцээнд очиж Испанд өлөөдөө нэг дээгүүр тоглосон өндөр тоглож чадаагүй. Дөрөвт ороод тэгтэл ер нь Европын харваачдын бас нэг жоон гайх болсон. Гэнтхэн шинээр орж ирээд. Тэгэл дараа жилээс нэхлээл өндөр тоглоод ер нь дандаа л медаль 23 онд залуу харваа хатан харваа энэ амжилттай тоглоо. Сая хамгийн сүүлд нь наадам дээр тоглож хөрөл медаль авсан гэлээ. Тэгэхээр танай багийн хувьд одоо манлай харваач нь Баатарбат мэргэн байна. Таны хувьд одоо удам дамжсан харваа Шомбонгийн Батцөх гэж Монгол улсын Гарамгай мэргэн Өмнөгой аймгийн уугуул ийм харваач байдаг. Тэгээ удам дамжаа дээрэс нь энэ бас тий болгосоо Европ төртэй ажиллаж амьдарч олон сайхан залуучуудыг ер нь энэ Франц улсад бас шагаан харвааг
анхлан харамсан одоо хөгжүүлсэн хүмүүсийн нэг бас байгаад байна. Хэдэн жил болж байна одоо ер нь шагаан харваа спортоор хичээлээд хэдэн жил болов? Энэ улсад бас ажиллаж амьдраад хэдэн жил болж байна тань? Энэ түүхэн бас ярил. За тийм ээ, манай Монгол улсын Гарамгай мэргэн Шамбангийн Бацк гэж байсан. Тухайн үед аавыг хэд сайхан он залуу харуулж байхад бол хэдэн сайхан тойрнууд л харуулдаг гэсэн. Ийм улсын аварга гэж хийдэг байсан. 1987 онд улсын аварга гэж хийжсэн. Тийм болохоор яг хөө сүүлд аав минь 90-од он гарч иж энэ улсын аварга гэдгээр мөнгөн медаль авсан. Улсын наадмын мөнгөн медаль авсан. За Ахмадын улсын аваргаас бас хэд хэдэн медаль аваа. Ингээд Гарамгай мэргэн цолоо гисэн юм байлаа. Аавыг бас насыг өндлөж шагаан харваанд олон жил ажиллаж зүтгэснээ. Миний хувьд бол би 1982 оноос хойш одоо гэлтэр 42 жил шагаан харваж байна. Тэгэл анх жоохон хөхөд байхдаа товч харуулж эхэлж байсан. Нөгөө дээр үеийн дараахан товчнаас. Тэгэл өдөө хөлтөр харуулж байна. Энд бол 2009 онд ирсэн. Одоо 15 жил болж байна. Би энэ багт одоо ороод энэ оны заагаар орсон. Хамгийн гол нь энэ Европод шагаан харваанд ингэж сайхан сэтгэлээ гаргаж санхүү, зардал, мөнгө бүх юмор ивент итгэдэг ийм хүн манай Монгол улсын хүндэт харваач Цэрэнхүү ах маань. Тэгээд энэ манай бороо ноднон Унгарт ирсэн. За манай тулга бол Төв аймгийн харваач аймгийн гоц мэргэн. За тэр манай бороогийн шав энэ дээрээ шагаан харваа зааж гисэн. За энэ Амраа гээд Монголд одоо соёл урлагийн сургууль төгссөн хүн бас удамтай харваач. За энэ манай сайнаач энд харуулж гисэн те. За саяхан гоц мэргэнийхээ цолыг авсан Сэлэнг аймгийн харьяат манай Цоомоо гээд ийм сайхан бүрэлдэхүүнтэй залуучуудтай харууд юм аа. Тэгээ сайхан залуучууд гарч иж. Эдний гол нь энэ Европын хэмжээний том тоглолтоо Европын аварга байж байна. Одоо энэ үеж бүсийн ингээл байж байгаа. Тэгээд энэ цомууд байж байна. Энэ дээр очиж тоглоод байдаг сонирхол нь юунд байна гэдэг. Ийм асуудал заавал байдаг байхгүй. Эдгээр шиг бүгдээрээ ажилтай. Тэгээ ажил нь одоо бидний Монголд байгаа шиг дураар биш шүү дээ. Чөлөөг аваа явчихна гэдэг юм хаагдмал. Тэр хатуу план төлөв гаргацсан байдаг. Сарын өмнөөс 3 сарын өмнөөс барагтай болж хэлүүлэхгүй. Тэгээд яагаад ингэж яваад зүтгээд идэв гэхээр яг мэдээж хэрэг хүмүүсүүд хэлхэл өөрсдийнх нь сонирхол за миний хувьд л Баатар хотын хувьд л дом болцсон юм уу. Тэгээд өөр сонирхол байгаа. Энэ бол ерөөсөө цол юм бэл. Тэр нь цолнд л хөрхөл ийм сонирхолтой байдаг. Унгар улсад ажиллаж амьдэрдэг. Тэгээд энэ дэрэл шагаан спортод найзуудтайгаа харж байгаа л тэгэл ороод тэгэл тоглол явж байна. Нэг бүтэн жил болж байна. За тэгээд Төвшинмэр мэргнээс бас те богино хугацааны амжилтыг одоо дасгалжуулагчаар дасгалжуулж өөрөө бас энэ багт харуулж ингэ амжилтанд хүргэсэн байж лээ. Ер нь Монголд шагаан харуулах за мөн одоо энэ гадаадын улс орн шагаан харуулах хоёр ялгаа зөрөө хэрэг байх юм. За ер нь бол Монголд шагаан харуулах бол онцлогтой тэнд бол одоо шагаачид бүгд л ер нь алдаа багтаа бие биенээсээ сурсан байнгын тоглолт тэмцээн уралдаанд ордог тийм байдлаараа ер нь нэлээд чанарчсан байт юм байна. За би ирээд одоо жил болж байна. Жил болоод энэ он дээр ирээд одоо бишгүй найстайгаа яриад ингээд баг бүрдүүлээд Цэрэнхүү ахт хандаад ингээд Австрийн нэрээр ингээд тоглож ирсэн. Би өөрөө Унгарт ирсэлтэй. Тэгээд энэ Унгарын хэдэн залуучуудыг тэнд шагаан харуулж яхад нь очиж сонирхоод тэгээ ерөнхийдөө ахтайгаа ингээд тоглох үеингүй бид нар нэг юм баг бүрдүүлж ингээд тэгээ эндээсээ нэг оноо сайтаа ер нь тоглоё гэсэн сэтгэлтэй залуучуудыг аваад ингээд баг болоод явж байна л да. За баярлалаа. Тэгээ та бүхэндээ мөн түрүүний хэлснээр бас амжилт төсөө удаагийн наадамд бас газар гэдэг шиг одоо улс улсаас ажиллаж амьдарч байгаа юм сайхан харваачид зорж ирсэн байна. Тэгээ өнөөдөр бол одоо уламжлалын дагуу тойром харваа явж залгаад 2 өдөр тэмцээний буюу одоо энэ спортын төрлөөр бас ингээ өрсөлдөх нь байна тийм ээ.
Франц улсын Рубрук хотод өргөн дэлгэр цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа соён Викториум харвааг зорин ирсэн Их Британи, Умар Ирландын нэгдсэн хаант улс дахь Монголын харваачтай бид уулзлаа. Тэдний хувьд шагаан спортоос эхлэлтэйгээр өөр олон төрлийн спортыг хөгжүүлж, чөлөө цагаан өнгөрүүлж, эх орондоо байгаа мэт сэтгэл төрүүлэн хойч үедээ уламжлан түгэж болдог гэдгийг ажиллаж амьдарч буй улс дан үлгэрлэн харуулахыг хичээж байгаа юм байна. Англи улсад анх би нэг хэсэг нөхдийн хамтаар 2012 онд шагаан холбоог байгуул тэр үед товчоо гэж нэрлэдэг байсан. Шагаан товчоо байгуулад одоо Басуу даргыг байхад анх гэрчлэгээд хамгаа авч гэж нөхдүүдийн хамт байгуулад тэрнээс хойш одоо 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн жил одоо манай 10 жилийн нэрмжит цолтой тэмцээн зохион байгуулагдсан. Тэгээ нэг асуудал байдаг. Англи өөрөө нөгөө бас нэг Европын холбоонд байж байгаад буцаа гарчихсан. Визний асуудлаас болоод нэг хүмүүсийн ирж очих хүмүүс нэг жаахан тиймэрхүү. Гэхдээ бас бид нар бол тэндээ бол одоо бол 4 багтай болсон. Шагаан харвааны аймгийн 2 гоц мэрэгэнтэй болсон. Тэр болтлоо гэж байна. Өөрөөсөө яг нэг хоттой төвлөрдөг. Манайхан Лондонд 2 баг байна. Манчестер хотод 2 баг байна. Ливерпул хотод бас харваач нэмэгдэж байгаа. Тэгээ нэлийн юм таарсан байралтай байдаг. Тэгээ хоёр талдаа нэлийн сайхан том тэмцээнүүдээ хийгээд ингээд ер нь бол тэмцээн уралдаан жигдэрсэн харваач ДНС юмнууд бол одоо ингээд сайхан жигдэр одоо ер нь нэлийн сайн хөгжсөн. Ер нь бол тий Англид. Залуучуудын хувьд бас одоо Монгол улсаас гадна энэ дэлхийн олон улс орнууд ажиллаж амьдраад тэндээ бас ирээд ирсэн хойноо буюу өөр гадаад улсад бас энэ үндсэн шагаан харваа спортоор хичээлж байгаа тохиолдлууд бас их байх шиг байна. Энэ тал дээр бас та ярил. Тийм. Яг анх одоо шагаан салбар зөвлөл байгуулагдаад би бол анх дэмжиж одоо нэг хүний нэмэр болж орж ирсэн. Тэгээд эндээ дурлаад одоо бид нар бол анх хийхдээ бид нар заах хүн байхгүй хасаа ба үрж мэдэхгүй. Тий. Тэгж л анх хэлж ирсэн яг өөрөөсөө тэгээд сурж ирсэн. Бид нар тэгээд багшлах ч юм уу эсвэл мэрэгэн хүн байгаагүй. Тэгээд 10 гаруй жил энийг бас хөгжүүлээд өөрсдийнхөө сонирхлоор өв боломжлоо авч яваад өдий зэрэгтэй болгоцгоож байна. Франц улс дахь Цэцбагийн хувьд 2010 онд байгуулагдажээ. Дорногов аймгийн Далан жаргалан сумын уугуул, үндэсний шагаан харвааны аймгийн гоц мэргэн, Асрэнгийн чин зүрх халагчтай тус багт одоо хүртэл үүсгэн байгуулсан 3 гишүүн харуулж явах төдийгүй шин залуу харваачлаар багаан өргөдгөн бэлэн бүрдүүлдэг байна. Багийнхаа харваачтайг бас танилцуулбал тийм ээ. За миний эхлээд ахаасаа эхэлчихье. Харанга аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн гоц мэргэн, Тариач сумын харьяат, Монгол улс аймгийн гоц мэргэн, Вандан Чанган зураг Цэцбагийг үүсгэн байгуулагч дэрэг анх 18 он хүртэл ах маань багийн даргаа хийгээд тэгээд ах нь бас явж туулах нь жоохон их байгаад байна. Явах нь жоохон цөөрөөд байна. Тэгээд миний баг аваа гэдэг. Тэгээ 18 оноос хойш би одоо багийн дарга хийчихэд. За миний баруун гарт бол Говьсөмөр аймгийн Сөмбөр сумын харьяат. Манай багийн Цэцбагийн гишүүн Хүүхэн дүүгийн мөч жаргал. Дараа нь Дорногов аймгийн Далан жаргалан сумын харьяат. Миний дүү Төвшин жаргалын Цэрэнбэм. Манай ах болохоор Улаанбаатар хотын уугуул Даваа хот гэдэг. Тэгээ одоо Англиас Лондонгоос нэг найз маань харагдаг. Манлын мөч зоригдаг. Тэр маань одоо бас буцаа явчихв. Ирээгүй байна. Тэгээд Хинти аймгийн Бэрх сумын харьяат залуу харваач Уганбаатар, Улаанбаатар хотын залуу харваач Алтан гэрэл Төмрөөг тийм одоо бүрэлдэхүүнтэй. Энэ удаагийн тойромдоо одоо манай багийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаас хойш энэ тойрмыг 2 жилийн удаа хийдэг нэг ч удаа алгасаагүй оролцож ирсэн. Энэ тойрмын амжилтын хувьд энд одоо их тойром гэж хийж байгаа боловч урд нь Европ явгын тэмцээнийг энд хийдэг байлаа. Европчд анх биднээс ирэхэд нэг 10-аад харваач байсан санагдаж байна. Тэгээд өнөөдөр одоо 500 гаруй харваачтай болсон байна. 12 улсад одоо салбар холбоотуудаа байгуулад бид чинь одоо нийлж аваад одоо манай зүрхөө дүү маань бидэд одоо Баатарбат Жүлтэн баяр гэхэд одоо анх холбоо Европ дахь шагаан холбоо гэж байгуулад тэгээ одоо ингээд бүх одоо Европын орнуудаар явж дэлгэрүүлсээр одоо 12 орны 500 гаруй шагаачтай болжээ өнөөдөр одоо тэгэхээр одоо манайхан одоо маш их амжилттай сайхан дэлгэр хөгжиж байна. Ялангуяа энэ гадаад байгаа энэ хүүхдүүд Монгол ахуйдаа өсөж ийн гэж бид нар харж байгаа. Гэр оронд нь одоо шагаан сайхан уухай явж байна. Шагаа харж байна.
Тэгэл ингээл Монгол ах ууг нь бид нар бүрдүүлж байгаа. Тэгээд энэ болон харваачдын одоо үүрэг хүүхдүүд гэхээр одоо хэдэн байх вэ те. Маш олон одоо монголчууд одоо соёлоо уламжлуулж байгаад одоо бид нар их бахархаж одоо харваачдаараа их бахархаж явдаг юм аа. Манайхан Европын аварга шалгаруулж аль улс нь хийх вэ? Тендер баг юм зарладаг. Тэгээ энэ жил бол Польш улс авсан байгаа. Польш улс одоо Варшав хотод тэдний одоо жишээ нь дэвшүүлж байгаа бас сонирхолтой л авъя таамт хэлий. Шагналын сан яг урамжаар багийн урамжаар бүрдэнэ. Манай Польшийн холбооны баг харваачдууд хөвчлэн уламжлалт ангах ухааны эмчнэр үүдэг. Тэгээ дандаа хувийн клиниктэй том эмнэлгүүд ажилладаг тийм сайн эмч ах нар байдаг. Тэгээ ах нарын одоо дэвшүүлсэн санаа бол хэрвээ манай улсад та нар гараа өргөх юм бол бид нар очсон бүх харваачдыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн одоо бүрэн үйлчлэг хийж үйлчлэнэ. Одоо нэг иймэрхүү жишээтэй сонирхолтой тий. Тэгээ одоо Польшид хүмүүс саналаа өгсөн байх жишээтэй. Тийм л байдаг. 2016 оноос хойш шагаан харваагаар хичээлж эхлээд тэр үед хичээлж эхлээд цэц багтаа ороод тэр цагаас хойш одоо хичээллэл амжилттай тэмцээн уралдаанд ороод явж байна. Их ажлын хажуугаар цаг зав гаргаж шагаа харуулахад ер нь хэр нөлөөлж яах. Ер нь дуртай юм болохоор тэгэл цаг зав яаж игээ гаргаад байна уу? За дуртай болохоор цаг зав гаргаж байна л да. Бид нар ч одоо 7 хоногийн 6 хоног нуураг ажиллаж байгаа болохоор хичээл одоо юу яах хичээллэх юм дээр жоохон тиймэрхүү байна. Тэгээ цаашдаа яг хичээлж юу яаж амжилт үзүүлнэ гэсэн зорилготой явж байгаа. Тэгээ ийм сайхан одоо биелэгтэй баяртай ийм сайхан өдөр энд сурлан цугларсан шагаач маань их аз жаргалтай бэлэг өрөөлтөө сайхан үгээ хэлэлцсэн гэж үнжиж байна. Тэгээд энэ сайхан мэдрэмжээ энэ олон шагаачтай уухаа хатаасан юм сайхан мэдрэмжээрээ одоо хэлэхэд нийт одоо хасаг сумны андууд Монголд байгаа одоо харваач дэлхийн одоо өнцөг болон бүрд байгаа сайхан харваачтай болон одоо Монголынхаа ард түмэнд одоо энэ баяраа хуваалцаж одоо бүгдээрэнд нь одоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж тэгээд одоо өв уламжлалаа одоо улам цааш нь бид нар хөгжүүлж явах хэрэгтэй юм байна. Энэ өв уламжлал бусдаас ялгарх энэ онцлогоо бид нар улам хөгжүүлж яаж одоо энэ улс орон хөгжиж дэвших байхаа гэж би бодож байна. Бүгдээрэнд нь амжилт аз жаргал хүсье. Чех улсынхаа монголчуудын хувьд үндэсний шагаан харвааны 6 багтай 30-аас 40 харваачид тогтмол бэлтгэл сургуультаа хийдэг байна. Энэ удаагийн тойромд Хүннүү багийнхан зорж ирж оролцсон юм. Чех улсынхаа Монголын шагаан харвааны салбар зөвлөл 2009 онд байгуулагдсан. 4 жилд нэг удаа тэргүүнээ сонгодог уламжлалтай юм. Мөн жил бүр 6 баг хоорондоо лигийн зарчмаар тэмцээн зохион байгуулдагаараа бусад салбар зөвлөлөөсөн онцлогтой юм. 2016 онд Чех улсад анх ирээд тэгээ ерөнхийдөө энэ ч ингээд баг хамт олондоо нэг шагаа тоглолтод хэдэн ах нартай танилцаад байгуулагдаад нэг бас нэг 2-3 жил болж исэн багийнхантайгаа тэгээд нийлээд тэгээ ер нь 16 оноос хойш ер нь Европт яг идэвхтэй хичээлээ явж байна. Бид чинь бүгдээрээ үйлдвэрт ажилладаг, ажлын 5 өдөр ажиллаа. Тэгээ амралтынхаа хагасаа бүтсэн өдөр бүгдээрээ нэг дороо цуглаад сайхан Монголын шагаар угаар хоорондоо наадаа зингээ сайхан бэлтгэл сургуультаа хийгээ цагийг бол маш зөв боловсон өнгөрүүлдэг гэж бодож штэ. 2024 он буюу одоо энэ ардын өвсгөлийн 103 жилийн барь наадам хэдхэн хоногийн өмнө боллоо тийм ээ. Тэгэхээр энд бас бүгдээрээ л одоо энэ лайваар болон цагийн зөрүүтэй ч гэсэн ухраагаад нөхөөд ингээл үздэг юм шиг байгаа харваачдыг сонсоход бол тийм ээ. Энэ жилийн хувьд бас баяр наадмын харвааг ер нь өөрөө чи хувьд одоо багийн төлөвлөлөө ярихад хэр үзв аль багийг бас дэмжиж байв. За сайн байна. Энэ жилийн наадам бол маш сайхан өргөн дэлгэр боллоо. Бас тааваршгүй багууд нэлээд гарч ирлээ. Тийм Төв аймгийн бүрэн сумын багийг нэлээд харж ялаа та. Бид маань нэг талаас тэмцээн уралдаанд оролцож өрсөлдөж байна. Нөгөө талаас энэ дэлхийн бие тус соёлын өвгөд нь өвийг өвлөн тээгч гэдэг том хариуцлага байгаад байгаа байхгүй. Үндэсний дээл хувцас өмсөж байна, сурталчилж байна. Энэ одоо гадны олон улсуудаас энийг үзэж сонирхож байна. Энэ агуулгаараа одоо энэ үндэсний дээл хувцас гэдэг үндэсний дархлаа маш чухал байгаад байна. Ер нь энэ шагаа харваа гэдэг за монголчууд мэдээд ажиллаж байна. Дээрээс нь энэ шагаа харвдаг энэ спортын ойлголт юмнууд ер нь Европт хэр төгсөж яах юм? Улс улсын тэгэл наадам ч гэсэн тэгэл тэмцээн уралдаан бүх газар л ер нь улс улсын гадаадууд ерөнхийдөө ирж бас сонирхдаг, зарим нь сум тавьж үзэн тэгээд сурталчлал ер нь Европт ер нь тэгэл явж ин да. Түгээн дэлгэрүүлээл тий. Хүннүү багийн хамгийн залуу харваач нь хэн байгаад та дотор одоо
Яг одоо энэ байгаа бүрэлдэхүүнээс гэвэл энд байна уу, энд байна уу? За, дүүгийн хувьд бас шагаан харваа спортоор хичээлээд хэдэн жил болж байна. Дээрээс нь яг энэ спортын одоо та бүхний бид бүхний дурлаад байгаа, татагдаад байгаа энэ хамгийн гол зүйл нь юу нь юунд байгаад вэ? Энэ спортыг тоглоход дурлаад байгаа гэх юм бол нэгдүгээрт энээс авж байгаа кайф мэдрэмж, хоёрдугаарт Ахмад Харваачтаас заавар зөвлөгөө аваад тийм сургамжтай хүн хүндлэл энэ бүгдийг мэдэж аваад ерөөдөө дээл хувцаа бас бүрэн бүрэлдэхүүнээр нь өмсөх зэгцтэй харагдах тэр талаар л. За үзэгч та бүхнийг дараагийн багийн асарт ирсэн дараагийн хаан багтаа уулзуулъя. Энэ удаагийн тэмцээнд буюу Соёмб их тойром харуунд оролцож байгаа Австри улсын зорж ирсэн багтаа уулзуулж байна. За багийн ахлагчдаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан наацгааж байна уу? Сайхан наацгааж байна. Австри улсаас бас 2 баг зорж ирсэн байна. Танай багийн хувьд одоо ямар бүрэлдэхүүнтэй, хэд хоногийн бэлтгэлтэй энэ удаагийнхаа тойромдоос ирв. Энэ талаараа ярил. За манай багийн хувьд бол манай Австри нийтдээ 5-6 багтай. Тэгээ энэ багуудаас Соёмб нэг баг ирсэн. Дээрээс нь нэмээд манай Виний онч баг, Саацбургийн тэнгэр баг гишүүд нийлээд хамтдаа найзууд бас нэг баг үүсгээд ирсэн. Австри холбог баг гэж явж байгаа. Тэгэхээр энэ Монголын шагаар ууны холбооны Европ нэгдсэн салбар холбоо Австри улсаас салбар зөвлөл гэж явж байгаа. Таны хувьд бас зөвлөлийн тэргүүний хувьд бас одоогоор яг Австри улсад ажиллаж амьдарч байгаа хэд орчим ер нь харваачид шагаар харваа спортыг хичээлж байна. За одоо манай Австрид нийтдээ 30 гаруй хуруугаар авдаг шагаар харваачид байна. Тэгээ эндээс ямар ч үсэн одоогийн байдлаар Европын арууд оролцоод бас хувийн амжилтууд үзүүлсэн мөнгөн медаль, хүрэл медаль авсан юм хүмүүс байж байна. Жижиг тэмцээнүүдэд болохоор маш их амжилттай оролцож байгаа. Манай Австри улс бол жил бүр наадмаа зохион байгуулад наадамдаа бас Австрийнхаа авгын шалгуулаад ингээд яваад ирсэн. Өдөнгийн наадмаар бол бас манай энэ сууж байгаа манай онч багийнхан хүрэл медаль хүртэж ирсэн. Манай тэнгэр багийнхан Саацбургийн тэнгэр багийнхан болохоор алтан медаль хүртэж ирсэн юм амжилттай. Манай багийн ахлагчаар бол манай Ариун болд ахалж явж байгаа. Энэ бага. Манай онч багийн 2 гишүүн одоо хажууд сууж байна. Манай Сүхөчөр Хамбаатар гэдэг мэрэгд сууж байна. Миний зүүн гар талд бол манай Саацбургийн тэнгэр багийн Зэрэнбат гэдэг мэрэгд сууж байна. Ингээд бид бүгдийн бүрэлдэхүүнтэй Австри улсаас холбоо байгуулад энд ирээд бас амжилттай оролцох гэж ирсэн байна. Таны хувьд бас шагаан харваа спортоор хичээлээд хэдэн жил болж байна. Ер нь Монгол улсад байхдаа энэ спорт хичээллээ үү? Эсвэл одоо энэ Австри улсад ирээд үндэсний спортоор хичээллээ үү, тийм ээ? За миний хувьд сүүлийн 3 жил энэ спортоор хичээлж байгаа. Урд нь энэ спортоор хичээж үзээгүй. Тэгээ бид нар одоо ингээд энэ улсад ингээд амьдарч байхдаа бид нар ингээд амбал төлөө цагаа ингээд зөв боловсрол өнгөрүүлэхийн тулд ингээд Монголын үндэсний шагаан харваа ингээд өөрийнхөө хотдоо ингээд үүсгэх байгуулад бидний цөөхөн хитэн найз нөхдөд хоорондоо нийлээд өдийг хүрээд одоо биднээс доош олон 10 залуучууд бидний шагаан харваагаар хамтран хичээлж бас энэ 7 улсын тэмцээн уралдаанд оролцож бид нар бас ингээд үндэснийхээ одоо шагаан харвааг одоо нэг үе удамдаа үе хойч үедээ ингээд удамжлуулж ингээд өгөхийн төлөө бас нэг дор бүтээл ингээд хичээж зүтж яваа. Тэгэлгүй байх. Өөрөө чи хувьд одоо бас өөрийгөө танилцуулбал уугуул нутаг ирэн аль нутгийн хүн мөн одоо энэ шагаан харваа спортоор хичээллээд хэдэн жил болж байна. Яагаад энэ спортыг бас сонгож хичээллэх болов, тийм ээ? За би бол уугуул нутаг за суугуул гэвэл одоо Австрид одоо баг 20 жил болж байна да. Тийм. Тэгээд цэцгээрээ явах юм бол би одоо Сүхбаатар аймгийн манай ээж ховдих би өөрөө Улаанбаатарт иржсэн. Тийм. Тэгээд за одоо шагаа анх одоо энэ найз нартайгаа нийлээл тэгэл ер нь тий Австрид харж гисэн дээ. Одоо Ганбаатар бид хоёр ер нь яг анх хэлжсэн. Винисээ бол Вин хотоос. За баярлалаа. Тэгээд та бүхэн өнөөдөр манай тэмцээнийг үрж суулж байгаа чинь малчин телевизэнд баярлж байна. Өнөөдөр Австрид анх шагаа 2018 оноос Саацбург хотод тэнгэр баг үүсэж шагааг хөгжүүлж эхэлсэн. Бидний 4 нөхөд. Тэгэхээр өнөөдөр манай Австри нийт 30-аад тоглогчтой болчиход байна. 6 багтай нэлээсээ өргөцсөн. Энэ тэмцээнд ирсэн гол шалтгаан гэх юм бол манай Австри улсын Соёмб багийн тэргүүн Зөрөнхөө ах маань энэ тэмцээнийг ивент итгэж энэ тэмцээнийг өөрийнх нь нэрээр зохион байгуулж байгаа. Биднээс Австри улсын шагаан дамжид учраас өөрсдийнхөө улсын хүнийг дэмжиж энэ тэмцээнд оролцох ёстой гэж
үтсэн учраас бид хүндэтгэж үзэж энэ тэмцээнд дэмжиж ирсэн. За төгсгөлд нь бас одоо нийт нутгийн зан олон доо болон нийт монголчуудаа бас мэдлэгээ дэвшүүлвэл тийм ээ. Өнөөдөр Монгол улсад өвс соёл, Монгол шагаан өвс соёл ингэж хөгжиж байгаа үнэхээр талархаж байна. Тэгээд Монгол ард түмэн, Монгол залуучууд маань өвс соёлыг өшөөсөн дэмжиж хөгжиж яваасаа гэж хүсэж байна. Швед улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд шагаан харвааны хамгийн олон багтай, хамгийн олон харваачтай гэдгээр нь онцлог. Мөн Европ дахь үндэсний шагаан харвааны ууган холбооны нэг юм. Монголын үндэсний малчин телевизээ хөрөн бүтээлчид Швед улсаас ирж оролцож байгаа баг харваач нар ирсэн байна. Тэгэхээр Монголын шагаан харвааны холбоо дэлхийн өнцөг болон улс орнуудад ер нь салбар зөвлөлттэй байдаг. Тэгээ Швед улсын хувьд салбар зөвлөл байгаа дотроо бас дахиад салбар багш. Таны хувьд бас энэ талаар ярил. За миний би шагаан харваанд энд гэрлээ дамжиж ороод удааг 6-7 дамжуулыг үзэж байна. Швед дэх салбар холбоо нь бас Баруургийн салбар товчоо гэдээ бас нэг тийм Шведийн хоёр дахь том хот Göteborg хотноо манай баг байдаг. Би тэр хотыг бас төлөөлөн болж ирсэн байна. За таны хувьд бас уугуул нутаг, аль аймаг, аль сумын хүн байна. Дээрээс нь багийнхаа харваачдыг бас товч танилцуулбал. За намайг Давд Өржи. Отгонбаатар гэдэг Завхан аймгийн Отгон сумын уугуул. За тэгээ Шведэд ирээд 10 жил болсон байна. Тэгээ шагаа гэдэг спортод ороод 8 жил болсон байна. 2016 оноос хойш сонирхож эхлээд тоглож эхлээд одоо хүртэл сонирхоод тоглоод надад явж байна да. Багийнхны харваачдаг бас. За манай багийн харваач. За тэндээс танилцуулж. Багийн харваач Лав дэрж залуу харваач Сэлэнг аймгийн ариат. За Дундгой аймгийн Дэрэн сумын ариат Лусан чимэд. За Göteborg-ийн харваач Батамгалан маань сууж байна. За Европын холбооны тэргүүн эсийн гэрэл сууж байна. Монгол улсын мэрэгэн Мөнхманлай сая урилгаар ирээд манай хамгийн олоос ирж хамгийн олоос ирж байна. Тойромд бас ирж оролцож байна. За тэгээд манай багийн залуу харваач Идэр Аранга аймгийн ариат. За манай Монгол улсын Гармаа мэрэгэн их төвчм ахын сууж байна. За ингийн 8 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг ирсэн байна. Инх төвшийнхаа хувьд одоо Төв аймгийн одоо уугуул Монгол улсын үлэмж дарахын мэрэгэн соёлын зөвлөлтөн Тэдүүдэржийн инхот ахлагчтай хэмээр утга тоглодог байлаа. Гадаад улс оронд ялангуяа энэ улсад ирээд хэдэн жил болж байна. Мос шагаан харваагаа үргэлжлүүлээ хичээлээд явж байна да тийм ээ? Тэгж байна. Би одоо шагаан харваагаар хичээлээд 7 оноос хойш хичээлэл явж байгаа. Тэгээд энэ Европын холбооны Шведийн вант улсад ирээд 8 жил болж байна. Ажиллаж амьдарч байна да энд. Тэгээ манайх бол яг жилийн өмнө бол жилийн эхэнд бол тэр жилийнхаа нөгөө график тэмцээнүүдийг бүгднийг гаргацдаг учраас одоо тэгээ үргэлжлээд ингээд графикын даваа бүх уралдаан тэмцээнүүд явж байна. Одоо 9 сарын дундуур 15-16-нд Европын аврах шал оруулах тэмцээн маань энэ жил Польш улсын нутаг дээр болно. Энэ жил Польш дахь салбар холбоо маань болохоор 10 жилийн хойно болж байгаа. Тэгээ энэ үетэйг тогтцоолоод бид нар тэнд Европын аврах шал оруулах тэмцээнийг зохион байгуулахаар бас дараагийн ажил маань гал явж байна. Малчин телевизийн нэвтрүүлэгт оролцоод бас сайхан өөрсдийнхөө үйл ажиллагааг бид нар чинь бас Монголын ард түмэнд тодорхой хэмжээнд ингээд тайлагнаад ингээд хийж байгаа үйл ажиллагаагаа ингээд харуулад ингээд явж байгаа бол маш их баяртай. Та бүхэнд ч гэсэн бас чин сэтгэлийн халуун баяр хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ бас тойрмын харваанд нь бүгдэнд амжилт хүсье. Мөн бүгдээр одоо 2 өдрийн турш эхний өдрөө тойром харуулж 2 өдөр бас тэмцээндээ оролцож сайхан наадахыг хүсье.
Энэ удаагийн тойром харваанд Европын нэгдсэн салбар холбооны Австри, Бельги, Их Британи, Испани, Ирланд, Унгар, Чех, Швед, Швейцар, Франц салбар зөвлөлийн 9 багийн харваачид болон Монгол улсаас очлон очсон 10 баг, Номт харвааны төрөлд 8 баг, өсвөр, сонирхогчдын төрлүүдэд нийт 150 гаруй харваачид цэцбэргнээс хорин өрсөлдснөөс багийн харвааны төрөлд тэргүүн байранд Монгол улсын уламж дархан мэргийн спортын мастер Юрагийн мөнхтөр ахлагчтай Франц улсын салбар зөвлөлийн Чанбан баг, дэд байранд залуу харваач Отгонбаатар ахлагчтай Швед улсын салбар зөвлөлийн Сүлд баг, утгаар байранд Монгол улсын уламж дархан мэргийн спортын мастер Чарвдуржийн Отгонбаяр ахлагчтай Монгол улсаас орон ирж оролцсон Соён баг тус шалгарч тэргүүн байрны алтан цомо, алтан мөнгө хүрэл медаль, Монгол майхан, өргөмжлөл, мөнгөн шагнал дээсээр тодорлоо. Хувийн цовоо харвааг уламжлалт шагаан харвааны цол амжилтын ирэмбээр амлуулж өгчлөх шурмаар зохион байгуулснаас тэргүүн байранд Чех улсын залуу харваач Бэлгүүдэ, дэд байранд Швед улсын салбар зөвлөлийн харваач Аймгийн голц мэргэн Энд гэрэл, утгаар байранд Швейцар улсын салбар зөвлөлийн харваач Монгол улсын хошоо мэргэн Эрдэнэ нут нар манлайлж мөн алтан мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал дээсэд олсон юм. Тойром харвааны үзэгчдийн буюу сонирхогчдын харваанд тэргүүн байранд Бүрэг баяр, дэд байранд Бүргийн төвшин, утгаар байранд Эрдэнэ ухиг нар манлайлж алтан мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар байлан урамшуулв. Хүүхдийн цовоо харваанд тэргүүн байранд Испани улсын өсвөрийн харваач Санчер, дэд байранд Франц улсын өсвөрийн харваач Александр, утгаар байранд Франц улсын өсвөрийн харваач Сүлд сайхан нар манлайлж алтан мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал тус тусалтлаа. Монголын үндэсний малчин телевизээс бэлтгэн хүргэж байгаа сурвалжлага нэвтрүүлэг Франц улсын Рубрук хотноо зохион байгуулагдсан Монголын шагаан харвааны холбооны Европ дахь нэгдсэн салбар холбоон санаачлан энэ жил одоо дэлхийн биетэ соёлын өвд үндэсний шагаан харваа бүртгүүлсний 10 жилийн Европ төв шагаан харваа үүсч өгдсөний 15 жилийн тохиолдуулан амжилттай сайхан зохион байгуулагдаж 3 өдрийн турш үргэлжилж энэ цаг мөчид бас өндөрлөж байна. За энэ удаагийн их тойром харваа тэгш харвааг бол их тэгшөө тохиосон энэхүү тойром харвааг Монгол улсаас Франц улсад суугаа элчин сайдын яамны дэмжлэгтэй. За яамны сайд маань бас өөрөө ирж баяр наадамд оролцож байна. Монголчуудын наадмын хамгийн олон хүн оролцсон, хамгийн өргөн дэлгэр болсон одоо үндэсний спортын дархлаа төрөл нь бол яхаар аргагүй нь үндэсний шагаан харвааны төрөл байлаа. Энэ их тойром харвааг санаачлан амжилттай зохион байгуулсан Европын нэгдсэн салбар холбоо өөртөө одоо 12 улсын 500 гаруй харваачийг нэгтгэсэн Монголын шагаан харвааны холбооны хамгийн том салбар холбооныхоо хамт олонд нийт зохион байгуулсан гар буй оролцсон бүх хүмүүстэй бас талархал дэвшүүлэхийг хүсэж байна. За мөн дээрээс нь Монгол улсаасаа бас Монголын шагаан харвааныхаа холбоог төлөөлж ирсэн Монголын шагаан харвааны холбооны одоо удирдлагууд энэ одоо албаны зочин төлөөлөгчдтэй бас талархал дэвшүүлье. Мөн одоо уртын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Төмөн Жаргалын Баян Жаргал дуучин маань ирж энэ Европын холбооны сүлд дуугаас амьлуулан дуулуулж цаашдаа энэ сүлд дуу маань Европ ТV-ийн 500 гаруй харваачид цаашлаад Монголын энэ спортоор хичээлж байгаа 10,000 гаруй харваачдын бас аман даялах одоо нээлт таалтан дээр дуулах ингээ сайхан ийм сүлд дуу төрсэн туйлын таатай байна. Бидний сурвалжлах баг одоо их нутгаас түрүү хэлсэн 8,000 гаруй километр энэхүү сурвалжлагыг бас бэлтгэж өндөр үүдийг бас жаргаж өнөөдрийн энэ соён бих тойром харваа маань бас албан ёсоор өндөрлөж байна. Ингээ та бүхэнтэй үндэсний дархлаа, үндэсний өв соёл, шагаан харваа өн мөнхөд өргөжин тэлж үрд мөнхөд мандан бадар болдгоо. Та бүхэндээ баярлалаа. Bossa bayırda